Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За бичлэгээрээ бол цагуу бараг 1 жил болсон юм уу? Би төгсөг курст ороод тэрнээс өмнө ер нь ахлах курс орсноос хойш нэлийн завгүй лээ. Одоо л нэг юмс чи хэтрээд тэгээ би бичлэг хийхтэйгээ болоод игээд ирж байна. Тэгээ өнөөдрийн ярих чаас сэдв маань болохоор 6 дугаар курстэй бэлтгэе гэдэг урайтай. Ер нь аль төгсөг курс, ахлах курстэй яаж бэлтэх үү? Тойролтууд хэрхэн яаж явагддаг вэ? Тойролтуудтай ер нь яаж явбал илүү юм сурах вэ гэдэг тухай ярих байгаа. Сонирхолтой зүйл та нарт хэлье. Би 6 жил сурах хугацаанд ер нь эмнэлгүүдээр дадлага гэсэн хугацаагаа тооцоод дээрээс нь жагсаалтууд гаргаж утсан. Тэгтэл 58 эмнэлгээр дадлага хийсэн буюу баг ингээд 60-аад эмнэлгээр хичээл орсон болон дадлага хийсэн байд юм байна. Тэгэхээр ер нь манай анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль бол оюутнуудаа маш сайн эмнэлгээр ингэж тойрч явуулж практикта нөхцөл байдалтай танилцахад нэг тус болд юм байна гэдэг би энэ статистикээрээ бодож оллоо. Эмнэлгүүдээр явж явах хугацаанд ер нь эмнэлгийн нөхцөлд яаж сурах арга барилаа зөв тогтоох вэ гэдэг дээр л хэдүүлээ өнөөдөр ярилцсанаа гэсэн үг байна. За хамгийн түрүүнд би эмнэлгээр практик хийж байгаа, дадлага хийж байгаа бол юуны түрүүнд ийм жижиг ингэрийн дэвтэртэй байгаараа гэж зөвлөнө. За энэ ингэрийн дэвтэр нь болохоор ийм дэвтэрнүүд байгаа. 5 дугаар курсын зуны дадлагаас хойш дэвтэрнүүд манахгүй. Тэрнээс өмнөх дэвтэрнүүд бол байгаа. Гэхдээ би онцлогуд нод ярьж байгаа. За дэвтэрний бичлэг шиг юм болох нь энэ удаагийнх. Гэхдээ яах чаргагүй угаасаа л чухлын нэмчээ. За юуны өмнө балаа гээдэггүй учраас ийм бал гээхгүй гэдэг утгаараа ийм балаа хийдэг дэвтэртэй бол зүгээр байдаг. Яг бол эмнэлэгдэр балаа айгүйх гээдэг. Эсвэл ер нь балаа гэлсүүчүүдээ гэлсэн бичээд хийгээл хүмүүс биччихаал тэр жигээр аваа явчихдаг ч юм уу. Тийм байдал айгүйх тулгардаг. Тийм учраас балаа гээхгүй тулд эндээ хийждэг дэвтэртэй болжуулах зүгээр ээ. Тэгээд эсвэл балаа ингэртэй ингээ хийждэг ч юм уу. Халаадын карманд хийждэг. Тэнгүүд бал нь баалаад халаадыг манмахаа болгодог ч юм уу. Амьдрал дээр л байдаг зүйлсүүд бол нэг иймэрхүү юм тохиолдох гэдэг учраас нэгдүгээр дэвтэр бол хоёроо хамт байдаг дэвтэр сонирхол их зүгээр шүү. За дараа нь болохоор ингээд нугардаг. Ийм нугардаг, тийм ойдолтой. Ийм дэвтэр байвал их зүгээр. Ягаад гэвэл энэ дэвтрийг чи ер нь бол 9 шидийн нөхцөл байдалд ашиглан дандаа л ингээл амар зөвхөн бичээд байж гэнэ жоохгүй хан дээр бичин хөлн дээрээ тарьж агаад бичин гарын дээрээ барьж агаад бичин те айгүй олон нөхцөлд ашигладаг учраас дэвтрээ ер нь бол ийм сайн нугардаг. Ингэж сайн нугардаг дэвтэрнүүд уян дэвтэр авбал зүгээр. Тэгээ хавцсан, арьсан ч юм уу ийм лидрэнэн байвал зүгээр. Ягаад гэвэл бас л эдлгээтэй шүү дээ. Зүгээр цаасан ийм цаасан дэвтрээс би ашиглаж байсан. Ийм цаасан дэвтэр нь болохоор ингээд зах хэрэмгээсээ ер нь ингээ хуучраад урагдах ч юм уу эдлгээ айгу муутай санагдсан. Тэгэхээр ийм хүү дэвтрэнүүд ашиглаад хийбэл зүгээр шүү жилмээр байна. За тэгээд ийм хүү жижиг дэвтэр гэлс карманасаа гаргаж ирлээ гэлс хийгэрэг гэсэн юм тэмдэглэлээ. Эсвэл би өвчтний түүхчж байгаа бол нэг ийм хүү зөөрийн хүрээнд ингэж асуунаа гэдэг ерөнхий таймаа гаргацдаг ч юм уу. Тэгээд тийм ер нь бол ингээд ийм хүү жижиг сажиг юм тэмдэглэхэд айгүйх нэмэртэй. Тэгээд энэ дээр заавал гой бичих албагүй. Би аль сараачаал ямар ч нөхцөл байдалд яаж чирхэлж явдаг дөө. Тэгээд нэг ийм хүү шат дэвтэр энэ дээр явагдчих байна. За тэгэл шингэний баланс тооцоход тэдэн минутанд очиж тэр хүнийхээ үтсэн шүү. Одоо энэ дээр ингэ шүү ч юм уу те. Шууд тэмдэглээл дэвтэрдээ үлдээгээл өөртөө юм үлдээх байдлаар л энэ дэвтэрээ сайхан хөтлөөд яваад байвал зүгээр гэсэн. Ингээд ер нь иймэрхүү дэвтэрнүүдээ ашигладаг байгаа. За үүнтэй зэрэгцээд ингэрийн дэвтрээс гадна бас нэг чухал дэвтэр байдаг. Тэмдэглэх дэвтэр биш. Тэрний ямар дэвтрийн хэрэг чиний ер нь бол чиний туслагч дэвтэр гэж л нэрлэж болно. Тэрний яадаг вэ гэхээр нэг иймэрхүү дэвтэрнүүд энэ дээр болохоор ингээд шинжилгээний үзүүлэлтүүдээ биччихдэг, өөрчлөлтөө байвал яах вэ гэдгээ биччихдэг. Дахиад ингээд шинжилгээний өөрчлөлтүүд ер нь бол шинжилгээнүүдийнхаа өөрчлөлтүүд, ангиллууд за хөнгөвчлөгийн онш гэж юу юм ч юм уу те жишээлбэл эмийн тунгуудаас ижүүлж байна. Ийм эмийн тун ингэж өгдөг шүү ч юм уу те. Чин шижингийнхаа ангиллууд, артерийн гипертензийнхаа ангиллууд, артерийн гипертензийн эмнүүдийн эхний тунгууд яаж дараа нь уух уу гэдэг юмнууд ч юм уу те.
За ийм байдлаар ингээ гар доор ингээ хэрэгтэй юм карманаас аваад үцчдэг, уцаа ухаал хайгаал байгаад авах шаардлагагүй дэвтрээсээ шууд харцдаг. Иймэрхүү зүйлсүүдийг бэлтчих үл их зүгээр. Тэгээ дараа нь заавал энэ дэвтэртэй дэвтэргүй өөд бараг дэвтэрний тэдийн тэдвэр хуудасны тэр мөрөн дээрж тэгээ бичсэн байдаг шүү гэж бараг юм ингээ бараг цээжилчдэг. Тэгэхээр өөртөө аль болох амраар өөртөө аль болох тус болдог тийм зүйлсүүдийг хийх хэрэгтэй. За ингээ миний 2 дахь дэвтэр энэ дээр юм байна. За тэгээд би ямар дэвтэрнүүд онцгүй гэдэг тухай бас ярьж өгч байгаа байхгүй юу? Ийм дэвтэрнүүд онцгүй байдаг. Ийм дэвтэрнүүд. Яа тэгвэл гаргаж ирээл энийг ингээл энэ дээрээ биччихэд дахиад энэ хуудасныхаа энэ дээр бичлээ энэч биш. Гэтэл эндээсээ үргэлжлүүл явахаар энэ хуудас нь үлдчихдэг ч юм уу ингээд. Тэгэхээр ийм дэвтэрнүүд айгүй төвхтэй байдаг. Эндээсээ урагддаг, гинт татагддаг ч юм уу. Тэгэхээр би ийм дэвтрийг бол нэг зөвлөхгүй гэж хэлье. Тэгээд энэ бас энэ дэвтэр хэрэггүй гэж хэлнэ. Яагаад гэвэл арай жижигхэн байдаг. Ингээ яг чухал юмнуудаа тэмдэглэжээд дуусчдаг. Тэгэл барьцгүй. Би бол бичиж үзчихсэн өмнөхөө дэвтэр дээр зөндөө л туршиж исэн. Тэгэл хамгийн best version юу нь бол яг ийм дэвтэр гэдэг юм лээ шүү. Хэмжээ нэг халгын нэг иймэрхүү. За тэгээ ийм дэвтэр хэрэггүйгээ хэлцэн. Цаасан гадартаа дэвтэр хэрэггүйгээд хэлцэн тий. Дараачих нь болохоор зүгээр л энгийн тэмдэглэлийн дэвтэр. Энэ тэмдэглэлийн дэвтэр болохоор ийм дэвтэрнүүд. Ийм дэвтэрнүүд. Өдөр хийсэн энэ жижиг юмнуудыгаа дэлгэрүүлээд за юу байсан бэ гэдгийг энэ дээрээ дэлгэрүүлээ буулгаад өгдөг гэсэн үг. За эсвэл энэ ч гэсэн ингээд мессен хувцсны карман дотор бас юунд халаатын карман дотор багтчихдаг айгүй амархан. Тэгээ ийм нэмгэн болохоор бас зүгээр. Тэгээ иймэрхүү зүйлсүүд дээр та нар энэ хоёрын аль нэг нь аваад сонгох хэрэгэлсэн ч болно. Дөө хоёулынгийн заавал авч яваад над чиг ингээ өөртөө хүндрүүл учруулаад их юм тэмдэглэж бичиж авах шаардлагагүй. За тэгээ энэ дэвтэр дээрээ нэмэлтээ сайхан юмнуудаа дэлгэрүүлж бичээд зэгцлээд сайхан өөрийн гэсэн юм гоё мэдээллийн сантаа олоод явна гэсэн үг. Дээрээс нь скорпионууд орж байгаа бах тий. Тэгээ скорпионуудаа бас скорпионы дэвтэр гэж нэгээд скорпиогоо тэмдэглээд явбал их зүгээр. Яа тэгвэл яг гардуу шалгалтуудаар скорпио илүү хэрэг болдог. Тэрний мэдээллүүд хэрэг болдог учраас. За одоо жинхнээсээ өвчний түүхийн дэвтэр рүү орцгоё. Өвчний түүхийн дэвтэр гэж юу гэдэг вэ гэхээр би ийм дэвтэрнүүд ашигладаг. За бүгдийг гаргаж ирээд харуулчих. За өвчний түүхийн дэвтэр гэдэг нь ийм дэвтэрнүүд идэг. Энэ та нар ч мэдэндээ цэгтэй ийм нуруутай ийм дэвтэрнүүд идэг цэгтэй. За энэ болохоор миний өвчний түүхийн дэвтэрнүүд. За энэ юу өвчний түүхийн дэвтэрнүүд гэдэг нь гэсэн ихээр зүгээр кейсний тохиолдлын дэвтэр л гэсэн үг байхгүй юу? Хичээл алганы багш нар тохиолдол ажиллаулдаг байх танагт магадгүй та нар өөрсдөө кейс зохиогоод эсвэл бэлтгээд ангийнхандаа ажиллаулдаг байх тий. Тэгэхээр яг тэрнийхээ хүрээнд кейсээ бэлддэг тусгай дэвтэртэй болчвол дараа нь ОСП бэлтгэхэд толгоонд тохиолдол орж ирд юм билээ. Тэгээ би ер нь бол энэ 6 жил сурах хугацаанд юу хамгийн чухал сурах арга барил юм болоо гэж бодсон чинь тохиолдол ажиллах юм билээ. Тэгээд хамгийн гол нь хэнийг ч сурахгүй зүгээр яг өөртөө үлдээж энэ тохиолдлыг шийдвэрлээд эмч гэдгээрээ ингэж мэдрээд хийх юм бол илүү өөртөө үлддэг. Тэгээ би одоо энэ жишээлбэл гэхдээ энэ дэвтэр дээр заавал тэр хичээлийн тохиолдлыг л бичнэ гэсэн юм байхгүй. Би бол зүгээр ингээл блог 2, дадлаг 3, гүйцэтгэх даалгавар 2 ч юм уу те нэлээд тохиолдол гэл энэ болохоор ингээд дотоод шүрлийн тохиолдлуудыг хийдэг дэвтэрний нүүр байгаа юм л та. Тэгэл өгөгдсөн тохиолдол нь юм байна. Урьдчилан онш минийхаар юм байна. Хоолны зөвлөгөө тэгж өгөн ч юм уу те. Тэгээд хөдөлгөөний зөвлөгөө нэг иймэрхүү. За тэгээд инсулин эцэгний зарчим гэх юм уу нэг иймэрхүү байдлаар дотоод шүрлэгээр тэмдэглэсэн байна. За энэ дэр ингээ уушгины тохиолдлууд явж байгаа жишээ нь. За энэ дэр яадаг вэ гэхээр тэдэн настай тийм хүн тийм завьртай ирсэн байна тий. Спирометрийн шинжилгээний хариу нь ийм байна. За тэгээд дүнэлтэд тавиараа, урьдчилан оншиг тавиараа гэх мэтчлэнгээр уушиг явж байгаа жишээ нь. Халдварт явж байгаа жишээ нь. Тэгээд энэ дэр би заавал яах нь нэг тийм бүх хичээлээ холчлоо яана гэсэн санаа зовх зүйл бол байхгүй. Энэ бол тохиолдлын дэвтэр. Тэгээ эргээд энэ хичээлүүдээсээ тохиолдлуудаа сайхан харчих юм бол энэ хичээл ер нь нэг иймэрхүү тохиолдол дээр суурлаад ингэж явагдсан юм байна. Энд эмчилгээний ийм зарчим байх юм. Хамгийн гол нь ийм тохиолдлуудаа багштайгаа эмчилгээгээ сайхан ярьцдаг байхгүй. Тэгэхээр илүү ихтэй, илүү сайхан баттай их сурвалж бий болгож гин гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү тохиолдлын дэвтэртэй болж байгаарэ.
За тэр өвчтний түүхгээл миний яриад байгаа зүйл чи одоо юу вэ гэхээр би та бүхэндээ нэг зүйлийг хэлмээр юм л да. Тойролт гэдэг бол дадлагжигч хэмжээний сургалт буюу дэс ахгүй дэсийн тойролт. Тэгэхээр дадлагжигч хэмжээний хуваарь ажиллана гэсэн үг. Тэг бид нэр сурж байгаагаасаа илүү ажиллаж байгаа гэдэг мэдрэмжээр явах хэрэгтэй. Тэгвэл өөртөө илүү хариуцлага мэдэрт юм билэ. Тэгээд тухайн үедээ би юу хийдэг вэ гэхээр би ямар ч эмнэлэгт гарсан, ямар ч тойрол дадлага гэсэн заавал нэг өвчний түүх бичнэ гэдэг өөрийн гэсэн юм урай ч юм уу, зориг ч юм уу тийм юмтай байдаг байхгүй юу? Тэр нь одоо юу юм гэхээр одоо энэ миний ингээд 6 дугаар курсын хавцас байхгүй юу? Ийм 6 дугаар курсын хавцас. За энэ хавцсан дээр болохоор тухайн одоо жил хийсэн өвчний түүхүүдээ ер нь дэлгэрүүлээд ингээд хураачдаг, бичдэг. За тэгээд хамгийн ихнийхээ хэдүүлээ харцгаая. Гаргаж ирээл харуулчихдөө. За энэ дээр сэтгцэн эрүүл мэнд диск гэдэг жаац. Энэ дээр тайл тэмдэглэл бичдэг, өвчний түүх бичдэг л гэсэн үг тийм ээ. Тэгээ энэ өвчний түүхээ болохоор ингээд сайхан цэгцтэй биччихээд хамгийн гол нь зөвлөгөө мэдээлэл нь юу байна, аншин юу байна гэд ингээд заавал ингэж үлдээдэг. Яагаад гэвэл эн чинь би тэр цаг хугацааг дэмий өнгөрөөгөөгүй гэдгийг нэг дөөдгөр батлахыг хүсдэг байхгүй юу? Хийцгүүрч имлэг дээр би байгаагүй. Би яг өөртөө хэрэгтэй юм үлдээсэн шүү, практикт та танилцж чадсан шүү гэдэг дээрээ өөртөө жоохон юу хий, урам өгөх зорилготой гэх юм уу? За ингээл дахиад өөр нэг өвчний түүхүүд явж байна. Уушигны хичээлийн тойролтоор одоо би нэгдүгээр эмнэлэг дээр ажилласан байхгүй юу? Тэгээд тухайн үедээ тасгаараа явж агаад обход үзлэгээр нь их явдаг байсан. Нэгдүгээр эмнэлэг бол маш сайн обход үзлэг явдаг эмнэлэг. Юу юм гэхлээр өглөөд ер нь бол одоо 7 цагаас ч юм уу 8 цагаас ч юм уу мундаг одоо зөвлөх эмчнэр тий ер нь ямар ч эмчнэрээс ер нь тухайн тасагт хараал гэдэг эмчнэр ер нь ирдэг жижүүр эмчнэр. Тэгээд обход тойролтуудын бүх өвчтнээс нь ахуулаад үйлчлэгчнээрээ ингээ ярьдаг байхгүй. За энэ хүн ийм зөвөртэй ингэж ирсэн, шинжилгээний хариу ийм байсан, ийм сайжралтай байгаа, энэ эмчилгээ хийж байгаа. Өнөөдрийн хувьд яг ийм эмчилгээ хийж ийм шинжилгээнд явуулах хэрэгтэй гэдэг ингээ бүх юм ярьдаг. Тэгээ энэ обходонд нь би ер нь хоцрохгүй дандаа очих хичээдэг байхгүй. Тэгээд тэр обходоор юу яригдчих гэдэг нь амар сонирхолтой. Дээрээс нь чухал байдаг. Тэгээ обходоор явж явах үед бас юу юм хэр энэ тасагт дийлэнхтэй юм онцтой хүн байгаа юм байна. Гинхээр ер нь дийлэнхтэй уушиг талдаа ийм онцтой хүмүүс их байгаа юм байна да. Тэгэхээр би энэ тал дээр өвчнийхөө түүхийг биччих юм бол дараа надад хэрэгтэй юм байна гэх байдлаар ч аваад үздэг гэсэн үг. Тэгэхээр ер нь л обход үзлэг дээр заавал явж байгаараа обход үзлэг хизээ яадаг вэ гэд эхний дадлага хийж байгаа өдрөө очиж асуугаад тэтгэд өдрийн хэдэн цагаас байдаг шүү гингүүт нь дандаа тэнд нь чи хувааргүйсэн ч гэсэн ер нь очиод чи зүвхэрх яахчгүй зөвшөөрдөг. За ингээ уушигны тойролтын өвчний түүх явж байна. Өөр юу вэ? Гуралт халдвар гинэ. Энэ болохоор халдвартын түүх явж байна. Халдвар төвчөөс судлалын түүх. Дутуу хэлнэ тэгээ нөгөөдөг ч юм уу. Бүтэн мүгээр, өгүүлбэрээр албан ёсны академик түвшний хайлтаа авах. Тэгвэл би зүгээр сэтгэц халдварт гэдэг. Тэгээд идэм үү? Тэгтээ авах вэ? Хамгийн гол нь өвчний түүх бичихдээ би регистрийн дугаар, нэр, зэргийг ер нь бүтэн оруулдаггүй. Ер нь эсвэл хурамч нэр ашиглаад тэгээд тухайн хүний хамгийн гол зүйл нь зовирн байдаг учраас зовир өвчний түүх, амьдралын түүхийг л оруулдаг. Түүнээс биш нэр, утасны дугаар, регистрийн дугаар зэргийг хавсрагдаггүй. Тэгэхээр цаашаа ч гэсэн миний түүхийг өөр хүн уншлаад ч гэсэн тэр баталгаатай зүйл хүний нэр, төрийг, хүний хувийн мэдээллийг алдсан зүйл болох болтугай гэсэн үг байна. За окей. За ийм өвчний түүхийн хавцтай тэгээд хаач явсан нэг эмнэлэг, нэг өвчний түүх. Нэг эмнэлэг, нэг өвчний түүх гэдэг зарчмаар л яваараа. Тэгээд өөртөө заавал юм гоё юм үлдээж байгаараа. Өвчний түүхээ бичихтэй нэг тийм дис дараалалгүй, ямар ч тийм холбоо хамааралгүй, тийм бичихгүй яг удирдамжин дээр, эрүүл мэндийн сайдын удирдамжин дээр өвчний түүхийг яаж бичих ёстой гэдгийг яг тэр дарааллыг нь хэвлж аваад тэгээд бичиж байгаа өвчний түүх болно яг тэр дараалаараа бичээд. Тэгэхээр ер нь би ерөнхий байдалтанд тухайн сарвал гэж бүр амд орчдөг. Тэгэл үе мөчний хөдөлгөөн, тийм тунгалгийн булчирхаа, тийм гэл бүгдийг ингээ биччихдэг гэсэн. Бүх юм амар гой дараалалаар нь анханасаа зөв сурчих юм бол ер нь хэдүүлэнд нь хэрэгтэй хаа. Тэгэхээр анханасаа зөв сурчээ хэдүүлээ.
За окей. Тэгээд хар балтай явж байгаарэ. Ер нь тэгээд хүмүүс гарын үсэг зурхаад хүмүүсээс юм авахд ямар нэг бичиг баримт хөдөлгөч гэсэн хар бал их зүгээр идэг. Тэгээд сурагч балтай явждаг. Эндээс хар бал хайж авахд хэцүү байдаг учраас энэс их энгийн ерний чухал шүү за. Тэгээд OSB-гийн тохиолдол, OSG-гийн тохиолдлууд гэдэг нэг юм юунууд байдаг та манайхан мэдж байгаа бол файлууд ч юм уу нэг юм канонууд идэв штэ. Тэрийг тойролт болгон дээрээ тухайн тойрж байгаа хичээлүүдээрээ хийгээ яваад байвал их зүгээр тухайн одоо би их барих тойрж байгаа бол их барихынхаа OSB материалуудыг ажиллаад яваад байна гэсэн үг. Тэгэхээр дахиад OSB-гоо бэлтгэхэд илүү нөмөртөө дөмөгтэй байдаг байхгүй юу? Тэгэхгүй болохоор бид нэр OSB-г тойролт бас баг 2-3 хоногийн дараа OSB авдаг. Тэгэхээр төдийлөн бэлтгэх хугацааны гардаггүй. Тийм учраас ер нь тэгж хийж ивэл зүгээр шүү. За тэгээд бичиг баримтаа болгоомжтой харьцаж байгаараа ямар нэгэн маягтууд, ямар нэгэн бичиг баримтуудыг одоо хөтлөөдөх ч юм уу энэ дэр газ нэрийн бичээд ингэж гэх юм бол за та хараараа би энэ дэр нь яг бичлээ штэ. За биччихлээ. Би ингэ бичсэн шүү гэд ингэ харуулдаг ч юм уу. Тэгвэл би энэ оюутанд л хийлгэсэн штэ. Оюутантайгаа хариуцлах тооц гэх мэтчлэн зарим хүмүүс асуудлыг ингээд оюутан руу чиглүүлэх боломж маш өндөр байдаг. Дээрээс нь аливаа эмнэлгийн систем гэж байдаг, дотоод мэдээлэл гэж байдаг. Тэр мэдээллийг задруулж хүмүүсийн өвчнөд үхээр стори хийх ч юм уу, тийм зүйлсийг ер нь аль болох бодолцож хянамгаа байгаараа гэж хэлмээр байгаа юм. Тэгээд ер нь бид нар өөрсдөө зөв бэжэж дараагийн эмнэлэгт ирэхэд үнэрт маань илүү нөмөртэй байдаг. Тэгээд би хаанч ямар ч эмнэлэг дээр гарсан үргэлж ашуусын оюутан, анагаахын оюутан нүүрээ ингэж улалзуулсан, нүүр улайлгсан ийм байдалд үлдээхгүй юм шүү гэж амар хичээдэг. Тэгэхгүй болохоор ер нь дахиж анагаахын оюутнуудыг авах болчихлынхын тэр олон эмнэлгийн сэтгэл, тэр олон эмнэлгийн оюутнуудыг их хандлага, тэр болгоны хүндлэх хэрэгтэй. Тэгэхээр бие зөв авч явах, ёс суртахуунтай байх гэдэг чинь маш чухал зүйлс байдаг шүү. За тэгээд хамгийн сүүлд бас нэг зүйл нь өвчтний хажууд хоёроо ингээд тойролтойж аваад өвчтний хажууд хоёулаа шивнэлдэж ярих ч юм уу тийм эргэлзээтэй ёс зүйн хувьд жоохон эргэлзээтэй үйлдэл ер нь битгий гаргаараа. За тэгээд өвчтний хажууд битгий уцаараа оролдоороо ер нь бол эмнэлгийн нөхцөл битгий уцаараа оролдож байгаараа ер нь хаанаа л хариуцлагатай байвал хэдүүлэнд нь зүгээр. Тэгээ утаснасаа мэдээлэл харах шаардлагагүй иймэрхүү дэвтэрнүүд дээрээ ерөнхий багц мэдээлэлээ авчаад хийх ёстой юм дээрээ сайхан төвлөрөөд явбал хин хинд нь л үлцээтэй байх та. За тэгээд нэг иймэрхүү мэдээллүүдийг хүргэхээр ирлээ. Бас дууслаа ингээ бичлэг маань. Энэхүү бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Тэгээд төгслөө. Тончиг төгөлөө. Тэгээд анхааралтай сонсоод энэ хүртэл хамт үзсэнд маш их баярлалаа. Тэгээд жоохон ч гэсэн тус болсон бол, нэмэр болсон бол комент хэсэгт нэрээ сэтгэлдээ хичээрээ. Тэгээд би чөлөөтэй бүх асуултанд нь хариулаад аль болох чатгаараа нээлттэй хахыг хичээнэ. Баяртай. Баярлалаа.